Hey, заяа цан Rusty Talks кино ревю эхлэх гэж байна. Өнөөдрийн дугаараар Wes Anderson найруулагчийн 9 дэх бие бүрэн хэмжээний уран бүтээл Isle of Dogs киноны талаарх сэтгэлдээ олцъё гэж бодож байна. Isle of Dogs кино энэ жил буюу 18 оны 2 сарын 15-нд Берлиний кино фестивал, олон улсын кино фестивал дээр нээлттэй хийсэн байгаа. Мэдээж Wes Anderson өөрөө зохиолоо бичиж найруулсан, өөрөө продюсер хийсэн, жүжигч дуу оруулсан жүжигчдийн бүрэлдэхүүний хувьд Bryan Cranston, Edward Norton, Bill Murray, Jeff Goldblum, Frances McDormand, Scarlett Johansson, Tilda Swinton гэдэг маш олон мундаг уран бүтээлчд оролцсон. Ер нь манай сонсогчд мэдж байгаа Wes Anderson-гийн кинонд бол ихэнхдээ дандаа мундаг том уран бүтээлчд ерөнхийдөө оролцдог. Ялангуяа сүүлийн хэдэн уран бүтээлт нь бол тэгээд энэ кино нь бол юуны Wes Anderson-гийн карьерийнх нь 2 дахь stop motion animation кино байгаа. Stop motion гэдэг нь бол одоо манайхаар яг юу гэж өчвөл хүүхэлдэй гэхээр болд юм уу хүмүүсээ мэдэхгүй байна. Ямар ч хэсэн stop motion гэж бол жанр байдаг. Одоо шинэ stop motion-оор бол алдартай болцсон байгаа мундаг студио байгаа. Laika гэдэг студи байдаг. Жишээ нь Kubo and the Two Strings гэх кино хийсэн байдаг. Coraline ч юм уу. Тэрнтэй адилхан ийм stop motion байгаа. За тэрнээс шал өөр мэдээж босоод уур амьсгаа. Одоо хийцэн нь бол тийм. Гэхдээ уур амьсгал зохиол мэдрэмжийн хувьд бол мэдээж шал өөр. Wes Anderson-ы кинонуудад дуртай хүн бол ялангуяа сайн мэдэх бах. Wes Anderson ерөнхийдөө манай жоохон инди болон хиппи кино сонирхчдын дунд бол Wes Anderson нэлээд нэр сайтай байдаг. Edgar Wright, Wes Anderson орол яг тийм хиппи инди одоо кино урсгал сонирхчд болоод мейнстрим тэ том хэмжээний гэсэн аль яг ингээд одоо газар нутг руу ингээд ороод явж чадвартай юм аль хэмжээнд уран бүтээл хийх чадвартай хийсэн уран бүтээлүүдийг аль тал нь хүлээн зөвшөөрж аль тал нь ойлгох одоо үзэх дуртай байх ийм уран бүтээлчд санагддаг. Бас мэдээж өөр тийм уран бүтээлчд байгаа л та. За тэгээд Isle of Dogs киног анх гарснаас нь нэлээд хүлээцтэй байсан. Тэгээд саяхан Univision-ы видеосанд орсон байна. За тэгээд үзлээ. Сэтгэл өндөр байна. Тэгээд Wes Anderson-ы ерөнхийдөө би сүүлийн яг 4 уран бүтээлийг нь яг үзсэн юм байна. Тэгээд яг өмнөх илүү хуучных нь уран бүтээлүүдийг бол яалтчгүй үзэж байгаагүй болохоор тэр кинонуудын уран амьсгалыг бол мэдэхгүй байна. Гэхдээ би бол Fantastic Mr. Fox, Moonrise Kingdom, Grand Budapest Hotel тэгээд Isle of Dogs гэдэг яг одоо миний хувьд бол Wes Anderson-ы 4 дахь кино. Гэхдээ хэдийгээр өмнөх 5 уран бүтээлийг нь бүрэн хэмжээний 5 уран бүтээлийг нь үзэж байгаагүй ч гэсэн яг Wes Anderson-ы киноноос байдаг тийм dry witty humor гэдэг шүү дээ. Одоо хошин шогийн мэдрэмжийн тийм содон инээдтэй тэг албаар биш юм шиг те. Одоо юуны энэ киноныхын эхлэл хэсэг болж байгаа өмнө болсон түүх үйл явдлыг ингээд тайлбарлаж байгаа хэсэг хүртэл байгаа. Тэр хэсгийн диалог хүртэл тийм инээдтэй дайли гаж юм шиг. Тэгээ яг юуны Wes Anderson-гийн кинонуудаас гардаг хүлээгддэг зохиол үйл явдлууд хурдан өнгөрөндөг. За тэгээд хошин шогийн содон мэдрэмж тэр бүхэн бүгд бол байгаа. Bill Murray бас байгаа. Ерөнхийдөө Bill Murray тоглоогүй Wes Anderson-гийн кино за ямар ч гэсэн шалгаад өгөөрэй баг байхгүй бах. Бараг л байхгүй бах. Цөөхөн байгаа байсан ч. Тэгээд тийм уран бүтээл болсон байна. Тэгээд энэ уран бүтээл ямар ч байсан 9 сарын 6-наас эхлээд 10 сарын 16 оны хооронд үргэлжилж байгаа кино марафон хөтөлбөрт багтсан байгаа юм байлээ шүү. Тэгээд Univision хэрэглэгчид маань кино марафон зэс рүү ороод Isle of Dogs киног үзэж болно. Тэгээд Isle of Dogs киног үзсэн дараа урамшуулалт зэс рүү үндсэн зэснээс урамшуулалт зэс рүү оронгууд киноных нэр байж байгаа. Тэгээд кинон дээр харангууд шагналан гарч ирдэг юм байлээ. Би Isle of Dogs үзээд нэг өдрийн 1 гигабайт дата хайдсан байлээ шүү. Тэгээ тэрийг бол гадуур явж захтаа ямар ч байсан хэрэглэн баха. Тэгээд нэг аавштай юм сонирхолтой санагдсан юм нь болохоор дөрүүд нь ерөөсөө бүгдээрээ японоор ярьж ихэнх нь яг хүн дөрүүд нь хүмүүс нэг англиар ярьдаг дөрөв байгаа. Бус нь бол бүгд японоор энэ тэр үед нь сабтайтл байхгүй. Албаар сабтайтл байхгүй. Тэр нь бол албаар яг юм мэдрэмжийг тэгж өгч байгаа. Тэгээд дөрүүд нь бол нохоо дөрүүд нь бол нохоонууд бүгд англиар ярьдаг. Одоо гол дүрийн япон хүүхэд байгаа. Тэр хүүхэд бол яг гол дүрч биш л дээ. Үйл явдалтай гол чухал дүрх юм да. Тэр хүүхдийн Atari гэдэг дүр. Тэр дүр бол жишээ нь японоор зөвхөн ярьдаг байх жишээ нь ч юм уу. Тэгээд эднэр дээр бол би 10 жил Япон сургуульд байсан хэрэг. Тэгээд
Японы сайн сурж явахгүй явтал гэж бодчихлаа. Ганц өрөг дундуур нь ойлгох бусдын энэ ерөөсө ойлгохгүй тэгээ. Яг хөө гэхдээ кинон дэр нь бол хангалттай, шаардлагатай ойлгох шаардлагатай диалог хэсгүүдийг нь бол одоо тийм чин Francis McDormand дуу оруулсан орчуулагч дүр байгаа. Тэр дуу оруулдаг орчуулж өгдөг ч юм уу эсвэл зарим нэг дөрүүд нь тэрийг нь орчуулж ярьдаг ч юм уу нэг тийм эвтэйхэн байдлаар шаардлагатай нөхцлүүдийг нь орчуулад өгсөн байгаа. Тэгээд хийцэн бол надад маш их таалагдлаа. Үйл явдлын хувьд бол маш энгийн. Тэгээд би ерөнхийдөө спойлергүй ревю дээр киноны үйл явдал руу айл болох орж ярихгүй байхыг хүсдэг ерөнхийдөө зориод байгаа. Тэрийг бол манай сонсогчдод анзаарсан бах. Тэгээ яг хуу юун дээр манай подкастын хэд үзчих юм бол дараа нь спойлер ревю бас ревю сэтгэлээ подкастаар дараагийн подкастуудаас бас дурдж болох юм гэж бодож байна. Тэгээ ямар ч байсан ерөнхийдөө бол миний хувьд маш их таалагдлаа. Тэгээд тав хүмүүс үзээд үзээрэй. Тэгээд бас нэг яриа гэж бодож байсан юм. Энэ кино хідэн ч насны хүүхдтэйгээ цугч юм уу? Ерөөсөө ямар ч хүнд үзэхэд бол асуудалгүй гэж би ойлгож байгаа. Ер нь та санагдсан. Ерөнхийдөө хүүхдтэйгээ цуг гэр бүлээр үүссэн ч гэсэн амралтын өдөр бөөнөр гэр бүлээрээ сууж хагаад цуг үүссэн ч гэсэн энэ бол хин ойлгож болохоор насанд хүрсэн хүнд бол авах юмтай. Хүүхд ойлгохгүй ч гэсэн хүүхд үзэхэд ч гэсэн аль ч насны хүүхд үзэхэд бол айгүй ойлгомжтой, үзүүштэй, инээдтэй, хөгжилтэй. Тэгээд бас хамгийн гол нь зүгээр нэг юм art for art's sake биштэй зөвхөн art гэж тэгсэн биш. Хамгийн гол нь авах юмтай, мессежтэй юм кино байгаа. Тэгээд гол дүрийн нохоо тэгээд сүүлд нь гарч байгаа том твистүүд эднээс юу суралцаж болох вэ? Ямар мессеж өгч энэ бүхнээс бас авах юм ихтэй ийм гоё кино санагдсан шүү. Тэгэхээр энэ киног бас сонирхож үзцгээгээрэй гэж хэлмээр байна. Univision-ы юун дээр бол кино марафон дээр орсон байгаа юм байл шүү гэж хэлмээр байна. Тэгээд киноныхын тайтлыг анзаарсан бах те. I Love Dogs гэдэг. I Love Dogs яг нохоонуудын арал гэсэн утгатай боловч Wes Anderson бол энийг албаар энэ үгийг сонгосон бах гэж бодоо. Тэр нь I Love Dogs. I love dogs. I love dogs. Яа тийм би ч нэг амир нэг анх анзаарсан юм биш л баг л да. Айл анх гарахт нь бүхэд анзаарсан баг гэхдээ яах вэ. Тэгээд дараагийн кино ревю подкаст дээр уулзцаа баяр та.